ер нь блог гэж явах итгэвтэй нэ. Окей. За сайн уу найзуудаа. Би одоо ингээ кол планчд орж байна. Урд нь нэг удаа багштай орсон. Одоо энэ болохоор миний 2 дахь удаагийнх. Тэгээд өрөөндөө оронгууд ингээ 5 минутын цагтай. Тэгээд эхлээд би ингээд амьсгалаа аваад гаргаж байгаа. Ус мань өөрөө хүүтэн учраас эхлээд 2 минут яг ингээд нөгөө амьсгалаа бэлддэг. Тэгээд яг цагаа харж агаад 2 минут болгонгууд би усандаа орно. Ерөнхийдөө би халуун йогог өнгөрсөн оны 11 сараа 15-наас эхэлж хийсэн. Тэгээд ерөөсөө хоолны дэглэм бариагүй зөвхөн халуун йога хийж байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол би нийт 14 кг хассан байгаа. Тэгээд яг ингээд дундчлаад бодоод үзэхээр би нэг сард нэг 2 кг хасаад явсан байлээ. Тэгэхээр 2 кг гэдэг бол амар гоё тийм эрүүлэр хасж байгаа байхгүй тий. Тэгээд хоолны ерөөсөө дэглэм бариагүй. Одоо харин жоохон зум болж байгаа болохоор жоохон дэглэм рүү орё гэж бодоод тэгээд сая манайхаас нүүсэн. Тэгээд нүүн гэдэг чинь айгүй их ажил. Тэгээд гэрээ сайхан тохинулаад тэгээд араас нь яг наадам залгаж байгаа. Тэгээд наадмар сайхан баярлчаад наадмын хойшоороо идчихэд тэгээд нөгөө илээд одоо яг нөгөө 7, 8, 9, 10 сар ер нь нэлээд халуун байдаг байхгүй. Тэгэхээр энэ үеэр нь мах баг идээд жоохон тийм дэглэмийн хоол руу орё гэд. Өнөөдөр авсан нөгөө хүнсний ногоонууд бол жоохон шейк хийх талдаа одоо алим өгөрцөж гэдэг юм уу, банан, стrawberry ч гэдэг юм уу те, өвдмөлтэй холио, чиа өвөртэй холиод одоо яг ийм эрүүл хоол руу гарах гэж байгаа. Ягаад тэгэхээр 6-7 сар ингээд нөгөө юу яцсан болохоор жингээ хасаад ингээд явцсан. Тэгэхээр одоо болохоор ямар байгаа гэхээр би ийм гоё болчонтой болмоор байгаа. Тэгээд бас хит их нөгөө сахарын хэрэглээгээ, давсны хэрэглээгээ багасгамаар байгаа учраас эрүүл хоол руу орж байгаа. Тэгээд тэрийг амар тэгж хүчнэж ихээр биш ингээд багаар ингээд те өглөөдөө нэг өвдмөлөдээд ингээд гоё тасгаж явах гэдэг. Ер нь бол нөгөө өдөр тутмын мянган жижиг алхам гэдэг шиг тасгаж хийх хэрэгтэй юм байлээ. За сая ингээд би сая ус руугаа орлоо. Яг 20 минут болсон байна. Тэгээд сая энэ нөгөө бичлэгээ үзчихсэн чи би гараа ерөөсөө хийгээгүй юм байна. Тэгээд нөгөө дараа нөгөө нэг кол планчаас гарч ирээд усанд орсон чи миний хөл ингээд амар гоё хүүтэ. Тэгсэр нэг гараа айгу дулаахан байгаа гэсэн аахгүй. Тэгээд би сүлд гараа хийсэндээ гэж бодсон чи нөгөө доошоо нөгөө шумбахтаа юу яцсан юм бэлээ. Гар дээр байгаа болохоор ерөөсө гараа гүйцэд хийгээгүй юм бэлээ. Тэгээд тэрний дараагаас болохоор би кол планчд орохдоо гараа бас давхар хиймээр юм байна гэж харсан. Одоо яг энэ бичлэгнээсээ ерөнхийдөө эн чинь нөгөө миний энэ 2 дахь удаагийн л оролт учраас би учиргүй амар юм нөгөө хүзүүгээрээ татсан юм өнд орохгүй ингээд өөртөө бас тасгаж яаж байгаа. Тэгэхгүй болохоор нөгөө шууд амар ингээд ийм хүүтнийг авчих юм бол хашраад дахиад орохгүй гэж магадгүй гэж бодоод дээрээс нь кол планчд орсны дараа арьс амар гоё юм билий. Зөөлхөн болчт юм билий. Ер нь бол ганц бие охид хөнгүүдтэй хийлэхэд одоо хэрвээ болзоонд явах гэж байгаа бол тийм яг гоё ингээд дээдлээд хэлж байгаа бол яг гоё нууцаар халуун йогонд яваад араас нь кол планчд ороорой гэж зөвлөмөр. Яг тэгэхээр йогонд явахаар амар гоё ингээд хүс мүсчин гараад ингээд би сэтгэл чинь нэг ариусаад нэг тийм гоё болж байгаа мэдрэмж авч байгаа. Дээрээс нь би бас нэг мандуулын подкастаар нэг халуун йога одоо багшилдаг. Тэгээд бүтэн жилийн эрүүлсэн гэсэн үнийг сонссон. Тэгээд би нэг амар өвчин бол байхгүй. Гэхдээ ямар ч байсан ингээд 40 гараад ирэхээр хүн ер нь өөрийгөө ингээд гоё эрүүл, зөв, хөвшилтэй тий одоо би эрүүл байхаар толгой эрүүл байхаар миний сурч хөгжих аюу ихсэн тий тэгээд би нөгөө йоганыхоо биш энэ амьсгалаа авч ихэнх гордлоо би ингээд байгаа байхгүй. 3 минут усанд байгаа шүү дээ. Тэгэхээр чи би ингээд байгаа байхгүй. За 1 минут өнгөрлөө, замынхаа талдаа орлоо, нэг тий одоо 60 секунд үлдлээ, 30 секунд үлдлээ гэдэг байгаа байхгүй. Тэгээд ингээд өөртөө яг 1 минут үлдсэн байна. Тэгээд өөрийнхөө би яг нөгөө юугаа хэлнэ. Одоо та нартай задлж байгаа гоё нууцаа хэлнэ. Тэр минь юу байсан бэ гэхээр одоо яг миний хаалгаа сонсороо гэдэг байхгүй юу. Одоо яг 30 секунд үлдсэн. Би бүтэн яриг шат гарна. Одоо та нартай нөгөө ихэдээс амар гоё юм хэлье. Иргэд уснаа гайгүй таслаа. 30 секунд үлдсэн байна. Яг би 2 өдрийн өмнө та нартай башка мэдээ хэлчихсэн шүү дээ, тийм ээ. За тэр мэдээ минь юу вэ гэхээр oh my god, I'm so excited. Тэр болохоор юу вэ гэхээр би надад авсан багшийнхаа COB top coaching COB-ийн гишүүн байгаа. Дээрээс нь top coach актив буюу коучинг сургалт хийх чадсан байгаа. Тэгээд одоо сургалтаа явж байгаа. Өдөрт та нараа маш гоё үйлдэл явуулж болно. За сэрэл тоо.
За одоо дахиад цагаа эхлүүлнэ. 5 минут. 5 минут хүлээгээд би саунд орно. Миний төгс өдөр йоганд орчлоо. Cold plunge-д орчлоо. Одоо харъя нэг жоох шопинг хийчих. За гараад шопинг хийгээд ирлээ. Гэртээ тэгээд нэг юм хогийн шүр авсан. Энэ хогийн шүрдээ тэгээд шалаа гоогаад өвчих юм шиг байна. Хөнгөн хөөрхөн. За тэгээд 2 дэлгүүр орлоо. Маргааш авлаа. Пицца авлаа. Пиццагийн мозарилла бислэг авлаа. Тэгээд энэ гоё нөгөө банта усан дорыгээд нөхөөс авлаа, лов авлаа, бохоо авлаа. Энэ болохоор драгон фрутийн шарн. Нэг хүн хоёрыг идэхэд ингээ өтгөн чинь гарахгүй бол амар гоё натуралаараа гардаг. Тэгээд өөртөө бол нөхөртөө авчлаа. Тэгээд юу шаш айгу гоё өнөөдөр гоё төмсний нөхөр шийгэж бодож байна. Тэгээ банан авлаа, кимчи авлаа, стробери авлаа, сивид авлаа, френч тас авлаа. Нэг алим авлаа, тупу авлаа, чинжу авлаа, гэрцээ авлаа, сермис авлаа, авокадо авлаа, оранж жимс авлаа. Тэгээд хатуу байсан сэнгээр гоё байсан салат хийд юм уу гэд одоо нөгөө наадам төгч байгаа болохоор би наадам хөөж хийж магадгүй. Тэг манай нөхөр бас энэ юунд туртай шивганд. За ингээ 2 дэлгүүр ороод хэд болсон бэ гэж. Эхнийх нь болохоор Солонгос дэлгүүр галерей орсон. Энэ болохоор 74 болсон юм байна. Дараагийнх нь болохоор юу болсон? 45 болсон. Ингээд нийлээд хэд вэ гэхээр $120. $120-аар иймэрхүү юм авчээ. Тэг жоох амраад. Тэгээ гоё хоол хийнэ. Гэртээ дөнгөж орж ирлээ 3:30 болсон байна. 11:30-гээ гарсан. Одоо жоох амарж байгаа, телевизээр харж байгаа. Тэгээд гоё хоол хийж идэв. Ер нь блог жоох идэвхтэй инэ. Окей.